надад өнөөдөр жаахан дүнсгэр байна. Ямар ч цагт хүлээж аваагүй учраас зүрх сэтгэл минь жаахан хүнд байна. Цагт л одоо ирэхгүй нь ойлгомжтой ч зүрхэнд минь тайлбарлаарай. Гэхдээ энэ гол асуудал биш шүү. Милена. Миний сэтгэл та бүсгүй хүн биш. Охин юм шүү дээ. Би хизээж танаас илүү сайхан охин үзээгүй. Би хизээж танд өөрийн салгансан бохир халуун хийгээд хүүтэн гараа танд өгөх гэж зүрхлэхгүй. Гэвч нь битсэн бүхэн одоо утгагүй санагдаж байна. Би Вена хот руу очиод таныг авчрах нь зөв сонголт болов уу? Таныг дургуутсан ч би тэгж магадгүй шүү. Ухтаа хоёр л уламж байна. Нэг бол та Правд, үгүй бол Либерет руу ирэх хэрэгтэй. Та намайг өөрт нь хайртай эсхийг байнга л мэдхийг хүсдэг байсан шүү дээ. Гэхдээ энэ асуултын тань хариуг захлаар хэлэх боломжгүй юм. Дараагийн удаа уулзаж иж хариултыг тань хэлье. Хэрв миний хоолой гацчихгүй л бол. Гэхдээ Вена хот руу аялах талаар бичээд хэрэггүй дээ. Би явахгүй. Тим хэдиж таныг энэ тухай дурдах бүрийд би галд үрлцэх шиг болсон юм. Тим хэдиж энэ тухай дурдах бүрийд би галд үрлцэх шиг л болох юм. Миний биеийн багтан хэсэг аль хэдийн шатаад үнэн суулж байна. Гэвч зарим хэсэг маань шатаад л хизээш унтрахгүй. Галын дүлэн үргэлж дээш тэмүүлсээр байх юм. Чамайг ийм зүйл дургүй байгааг би мэднэ. Таны хүлээж авсан цэцгийн тухайд үнэхээр уучлаарай. Танд ямар цэцэг ирснийг би мэдэхгүй. Одоо тэр цэцгээс таны өрөөнд би таны илгээсэн цахилгааныг би өчигдөр авсан. Биш ээ. Түүний урд өдөр авсан. Тэр үед цэцгээс хагдраагүй байсансан. Гэхдээ яагаад тэр цэцгээс таныг аз жаргалтай болгож байна вэ? Хэрв миний уулын цэцгээс таны дуртай цэцэг юм бол хорвоо дээрх олон цэцгээс таныг аз жаргалтай болгоно шүү дээ. Яагаад тэр цэцгээс гэж гэвч энэ асуултад хариулахад төвөгтэй байх л да. Ингээд та хаана байгаа вэ? Вена хотод уу? Тэр цэцгээс хаана байгаа вэ? Үгүй дээ. Би энэ цэцгийн талаар мартаж чадахгүй. Энэ цэцгээс бодтой та гартаа хүрхүүц өөрийгөө ойрхон байлгасан гэсэн. Тим хэдиж таны дуртай цэцэг болгоод хүрэхэд ч хайран гэжээ. Ингээд та яагаад гонигтай байна вэ? Надад хэлээгүй ямар нэг зүйл болоо юу? Үгүй дээ, тийм байх боломжгүй. Чинийх. Энэ цагаас хойш би өөрийн нэрээ орхиж байна. Миний нэр богиносоор өнөөдрөөс чинийх гэдэг нэртэй боллоо.